сайхан говьор 2024 арт төсөлд оролцсон 21 уран бүтээлчин шилэвэр бүтээлүүд тун удахгүй та бүхэнд хүрэх гэж байна. Өмнөний сайхан говьор 2024 үзэсгэлэн Монгол Арт галерейд 10 дугаар сарын 25-ны 15 цагаас нээлттэй хийн. Бидэнтэй хамт байсан та бүхнийг урьж байна. 2024 оны 10 дугаар сарын 25-наас 30-ны өдрүүдэд өмнөний сайхан говьор 2024 үзэсгэлэнгээр аялаарай. Үзэсгэлэнгээ цаг алдалгүй очиж үзээрэй. Өмнөний сайхан говьор 2024 хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэнг өнөөдөр бас нэг сайхан аян дууга өргөн барихаар манай урдын дууч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан оюун эрдэнэ хүрсэн ирсэн байна. Өдрөө сайхан алга дашин Октон авъя. Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Монгол улсын соёлын элч Тэргүүн зэргийн Чингис хаан нотод морин хоорч уухийн морин хоорч ашид бас хүрсэн ирсэн байнамаа. Баяр хүргэе. Манай өмнөний сайхан говьор энэ сайхан одоос төслийг манай санаачлагч Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Монголын орчуудын эвлэлийн гишүүн зураач Сонин Баяртай бас баярлж байна. Манай Монголын орчуудын эвлэл маань бас ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа. Мөн одоо бас ажлын корпорацийн хамт олдоо бас баярлж байна.
Богино аймгийн нутгийн зөвлөлийн хамт олондоо бас их талархаж байна. Тэгээд энэ сайхан өмнгийн сайхан говаар уран бүтээлийг үүсгэсэн одоо нээж үг хэлнэ үг юм байна. Монголын орчуудын хэвлэлийн ерөнхийлөгч Гамбат таныг урьж байна. Өмнөг аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ажнаг корпорацийн ерөнхийлөгч Батэрдэн таныг урьж байна. Өмнгийн сайхан говаар 2024 үзэсгэлэнгийн манай одоо төлөөлөл уран бүтээлч үг хэлнэ. Уран бүтээлч Монгол улсын урлагийн гавь зүтгэлтэн Монголын орчуудын хэвлэлийн шагналт зураач Адиа Газрахыгаа бас урьж байна. Цааман үг хэлнэ үг юм байна. Өмнгийн сайхан говаар төслийг санаачлагч Монголын орчуудын хэвлэлийн өндөр дэх зөвлөлийн гишүүн Монгол улсын соёлын дэргэний ажилтан зураач Сонин Баяр таныг урьж байна. Ингээд би микрофоныг Монголын орчуудын хэвлэлийн ерөнхийлөгч Гамбат танд шилжүүлье. За сайн байна уу? Юуны өмнө энд хүрэлцэн ирсэн уран бүтээлч та бүхэндээ өнөөдөр ч бас их дэлхийд зураач нарын өдөр юм байна. Тэгээд та бүхэнд энэ дийлэнх нь одоо зураач уран бүтээлч одоо нөхдүүд байгаа учраас бүгдд нь одоо дэлхийн зураач нарын баярын мэндийг та бүхэнд бас энэ дэшнэнд одоо хүргэж байна. За ингээд өмнгийн сайхан говаар гэдэг энэ судалбар одоо манай Сонин Баярын зохион байгуулдаг энэ хүү ажил маань бол одоо 5 жилийн өмнө үзчихжээ. Дөнгөж саяхан л одоо эхнийх нь зохион байгуулагч ингээд явж исэн. 5 удаа гэдэг бол одоо энэ чинь дунджаар бас 25-аас 30 уран бүтээлчтэй явна гэдэг бол 150 гаруй одоо уран бүтээлчдийг хамруулад энэ хүү одоо том ажлыг одоо хийсэн байна. Магадгүй одоо манай уран бүтээлчнэр бүгд л одоо Сонин Баярт баярлж талархснаа хэлсэн байх. Гэтэ одоо сониодоо бол бүр тусгайлан одоо энэ хүү одоо ажлыг зохион байгуулна гэдэг бол ер нь маш хэцүү. Энэ ажлыг 5-5 удаа 100 болно одоо ингээд өнөөдрийн хэмжээнд 5 дахь удаагийнхын одоо амжилттай хийгээд улмал өргөжөөд л байгаа. Энэ хүү ажлыг хийсэн нийт одоо зураачдынхаа өмнөөс уран бүтээлчдийнхаа өмнөөс урчуудын хэвлэлийн одоо өмнөөс одоо баярлалаа илэрхийлье. За тэгээд Батэрдэнхтаа бол маш их баярлж байгаа. Энэ хүү одоо ажил гэдэг бол нэрээ одоо зураач уран бүтээлч биднийг одоо дэмжилж тусалдаг одоо ийм хамт олон болоод ийм хүмүүс байхгүй бол бид нар үнэхээр одоо гар мохордож одоо хэцүү байдаг. Тэгээд энэ хүү одоо ажлыг одоо 5 жил одоо тасралтгүй одоо спонсор ерөнхий спонсороор одоо ажилласан та байгууллагын хамт олон болоод танд одоо нийт зураачдынхаа өмнөөс бас баярснаа илэрхийлье. За ингээд 150 дугаар тийм ээ одоо яваад 100 гаруй одоо уран бүтээлчийг одоо тасрахгүй явуулна гэдэг. Манайх одоо Баянгарын одоо Монгол салхи бол одоо нэлээд удаан тогтвортой жил болгон ерөнхийдөө явж исэн бол одоо Сонин Баярын маань зохион байгуулдаг үнийн сайхан говийг одоо мэдхгүй одоо Монгол уран бүтээлч нар байхгүй одоо төдийгүй гадны нөхдүүд хүртэл одоо асууд сургалдаг болсон. Тэгэхээр зэрэг одоо эх жилээс одоо хөрвжиж мөн одоо гадны одоо зураач урчууд бас манайхантай хамтарч ирж нийлж улам их цар үргээд хэлэх байхаа гэж бодож байна. Ингээд энэ хүү ажлыг одоо зохион байгуулсан Сонигийн бас арын албанд ажилласан нийт одоо уран бүтээлчид болоод нөхдүүдэд бүгдэнд нь одоо баярснаа илэрхийлж байна. Ингээд та бүхэн бүгдээр одоо энэ хүү өдрийн мэндийг энэ одоо үзэсгэлэнгийн одоо зохион байгуулсан та бүгдээр одоо уран бүтээлийн өндрөөс өндөр амжилтыг одоо хүсье. За баярлалаа. Одоо харин та бүхнийхээ Өмнөг аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ажнаг корпорацийн ерөнхийлөгч Батэрдэн ах энэ хөө микрофоныг шилжүүлье. За та бүхэндээ энэ сайхан өдрийн мэдээг төвшүүлж байна. Одоо энэ та бүхний өнөөдрийн баярын өдөр болж байгаа юм байна. Та нарт одоо уран бүтээлийн өндөр амжилтыг
хүсэн өрөөж байна. Тэгээ өнөөдөр энд байж байгаа хүмүүстэй би бол ичнээ маш их танил болсон. Та нарын зургийг өдөр болгон одоо сонин баяр дүү явуулж харсаар байгаад хэн нь хаана юу хийж байна, зургатаа яаж ам нүд нь яаж тавилттай байд юм бэ гэдгийг одоо би бол яг сайн мэддэг болж байна. 5-5 удаа би та нартай хамт явъя гэсэн боловч бас ажил таараад дандаа бас онлайнаар холбогдолтой байгаа. Тэгээ энэ сайхан арга хэмжээг санаачлан үг явуултанд гардан зохион байгуулж байгаа сонин баяруудтай бас өмнө овчуудынхаа өмнөөс баярлалаа гэж хэлэх ёстой. Би монголоор бахархдаг. Тэр өмнө нутгаараа бүр их бахархдаг юм аа. Монголыг маань өмнө гоёг маань гадны уулуурхай хүмүүс их сонирхдаг байж магадгүй. Их сонирхдаг. Монголыг жирээдэг авч явж тийм үү. Гэхдээ ийм сайхныг нь сонирхдаг болгохын төлөө хамгийн түрүү та явж байгаа энийг түүчээд явж байгаа зураачдаа би бас шин сэтгэлээсээ баярлалаа гэж бас хэлмээр байна. Миний нутаг хайршигэн, баялагшигэн хүн зам маш сайхан хүмүүсээ та бүхэн мэдж байгаа. Хүндлэмтэй, зочломтой, хүний урд үргэлжлэхгүй айж уухан үг хэлдэг. Зам заачих юм бол энэ ингээ заагаад тэнд 10 км-ийн цаатайг хэлдэг. Тийм л хүмүүс. Та нар нутгийн зоолонтой сайхан танилцсан байгаа бодож байна. Өнөөдрийн зургийг би ингээд энэний дараа сайн үзэж сонирхно. Харахаар гоё байдаг. Та бүхэн нутгийн сайхан нэг өлгийдэн авч өөрийнхөө уран бүтээл тусгаж хүүхчгээ хайрлаж тэрийг харж байна. Энэ сайхан уран бүтээлийг чинь харж монголчууд гадны хүмүүс харж миний нутгаар бахархна гэж би боддог. Миний нутгаараа та нар илүү их ирчүүчтэй, энергитэй, илүү ихийг хийж бүтээх урт наслах тийм хүсэл эрмэлзэл чинь бий болж байгаа гэдэгт би итгэдэг. Би 2 хоногийн өмнө өчигдөр өмнө гоёхаа дэмчгийн эдээс ирсэн. Дэмчгийн эдэг 2011 онд бид нар сэргээсэн. Тэгээ өчигдөр уржигдөр дэлхийд даяар бурхны шашин цөмөрөөр бид нар шүтдэг. Тиймээс бурхны ээжээ дэдэлдэг өдөр, дэмчиг бурхны ван цог хордог тийм өдөр болдог. Тийг би бас ингээд жил болгон монголчуудаа Монголынхаа ээж нарт зориулж тэрийг олон ламнараа гэж хуруулдаг. Тэнд очсон. Энийг юу хэлж байгаа нөхөр та нар ингээд баруун талаар нь билээ явж үзцээ. Дараа нь дахиад дэмчгийн хийд, борзонгийн говь, галбын говь, за тоорон төгөлгээд энэ сайхан газруудыг бас та нараар очиж үзүүлж, та нараар дамжуулж олон монголчуудаа хөргөмөр байгаа. Энд олон та нар маань очиж бас өөрийнхөө урам зориг ирч хүчийг аваасаа гэж бодож байна. Өнөөдөр би монголчуудаа хийж чаддаг уран бүтээлийн өндөр авьяас хардаг хүмүүсийг дэмжих дуртай. Цаашдаа та бүхнийхээ үйл ажиллагааг дэмжиж явах болно. Өнөөдөр энэ зөвхөн өмнө гоёны асуудал биш. Нийт монголчуудад та бүхэн асар их хөрөнгө оруулалт хийж байгаа. Монголчуудын ирээдүй тодорхой. Энэ бүхэн та нар асар их хөрөнгө оруулалт хийдэг гэдгийг та нар ойлгож, улам идэвхтэй, улам урам зоригтой ажиллаарай. Миний зүгээс, өмнө гоёны зүгээс, өмнө гоёны нутгийн зөвлөл ажлын корпорацийн зүгээс цаашдаа өмнө гоёны сайхан нутгаар, өмнө сайхан нутгаар болон нийт гаднаас ирж Монголыг бахархах энэ чиглэлд бас та бүхэнтэй одоо урчуудын эвлэлийн хороотой мөн та бүхэнтэй гэж хамтран ажиллах тийм урам зориг орж байгаа гэж бодож байна. Та нартай уулзах надад гоё байдаг. Энд ямар нэгэн энэ урчуудын эвлэлийн хороо хуваагддаг. Бие биенийгээ улам сайхныг нарсан тийм хүмүүс байдаг. Гоо сайхны мэдрэмжэнд төгс хүмүүс байдаг. Гоо сайхны мэдрэмжэд бол зөвхөн нэг сайхан муугай ялгагддаг биш. Хүнээс сайхан гэдгийг олж харах гэдэг. Тэр хүсэлт мөрөөдөд тэр хүмүүсийг нь хойж үеийн олон хүмүүс бүрхийн төлөө тийм хүмүүсийг тэргүүн хүнээр та нар байлгаа гэж би боддог. Тийм учраас би та нарыг дэмжиж байгаадаа та нартай хамт ийм бас ийм тодорхой ажлуудыг хийж байгаадаа миний баяртай хөргөөр омогсч явдаг. Цаашдаа энд юм хийн та нар болцоогоор дэмжин болцоогоор хэдүүлээ хамтдаа ингэж бэлхийн хэмжээнд гарсан тийм хойч үе залуучууд өөрсдөө хамтдаа гаргахад би бас хань болно гэж та бүхэнд хэлэхэд таатай байна. За тэгээд яг үүндээ одоо ингээд цөмөрнөд би ичнээ таньд намайг сайн таних баг миний нэрээр л гэж байгаа. Тэгээд та нартайгаа ингэж уулзаж өдөр ирч хүч авсан сайхан өдөр байдаг. Сураачдын өдөр ингэж
та бүхэнд маань ингэж Монгол хэмрийн дээд нь одоо хурсан, цугларсан тийм сайхан өдөр байдаг. Ингээд бидний ирээдүйн ингээд бидний гарт Монголоо бид нар төгжүүл. Монголынхаа урлагийг энэ уран бүтээлийг энэ сайхан мийг та бүхэн авч байгаа. Энэ бүхэн дээр дүүл хамтдаа биний бие ус хамтран та бүхэн тэгээ нэг нэгэнд явуулна гэдгийг хэлье. Тэгээд хамт болсон бүгдээр нь баярлалаа. Хөвчл гоё байсан. Аюулсан хүмүүс нэг гаруй хүн байгаа шүү дээ. Тэгээд өөр аюулсан. За ингээд улам одоо одоолаа хөвд очицгаано. Тэгээд энэ 5 удаа зохиогдсон арга хэмжээ 100 гаруй хүмүүс байгаа олон уран бүтээл байгаа. Энэ бүхнийг нэгтгэсэн бас сайхан арга хэмжээнүүд хийнэ. Энийг энэтэй адилхан бас бусад аймагуудыг хийх ажилд нь уриална. Тэгээд хэдүүлээ ингээд цаашдаа хамтдаа болцгоё. Их баярлалаа. За баярлалаа. Бүгд бас ажил бүрийн өндөр амжилтыг хүсгэрээ. Одоо харин та бүхнийхээ өмнө Монголын сайхан говьор 2024 төлөөлөл уран бүтээлч Монгол улсын урлагийн гавь зүтгэлтэн Монголын орчуудын хэвлэлийн шагнал зураач Адиа Озрахтаа бас энэхүү микрофоныг шилжүүлье. За өнөө энэ миний биднээс өгсөн хүрэлцэн ирсэн тав бүхэнд ажлын амжилт эрүүл хүсье. Бидний энэ групп 2024 онд явсан группийн одоо зураачтайхаа өмнөөс баярлах хүмүүс их олон байна. Нэгдүгээрд одоо энэ хөрөнгөний гаргаж санхүүжүүлж байгаа одоо эрхэм төшөө батлагдтуудад баярлалаа гэж хэлье. Хоёр талаар их гоё зохион байгуулж байгаа энэ хөрөнгөний их том асуудал шүү дээ. Тэгээ хоёрт нь болохоор сонин баярлалуудаа эхнэр гэрлээд нь бол бас та хоёр бас их яг бидэнтэй тулж биднээсийг одоо сайхан авч явж өмнө гоёхан сайхан одоо онцгой гоё байгалийн тогтцтой тийм газраар биднээсийг авч явж одоо сайхан содгоор хийлгүүлсэн. Тэгээ тэнгэр орхон гоё сайхан тэнгэр хангаас бас биднээсийг харсан бид их гоё явцгаасан. Энэ жилийн би группээ зураачныг төлөвлөж хэлж байгаа ш болно байсан. Тийм ээ. Бид цагаа яваад ирсэн халаагүй нэг шиг дараагүй тэгээд халуунын үзээд тэр актер халуун нарийн л үзээгүй сайхан яваад ингээд хангаа сайхан авсан олон сайхан хүмүүс бас тусалсан тэр олон жолооч нар байна, хоёр тооч байна. Тэгээд одоо Анагаrilation даралт үзээд ингээ явдаг. Их мондог зохион байгуулалтад их сайн яасан. Энийг л хэлэх хэрэгтэй байна гэж бодлоо. Ер нь тэгээд энэ тэгээд дээрэс нь тэгээд биднээс хэрэгтэй өөрийнхөө судлаараа санаа өөрснийхөө арга барилаар ингээд дор дороо сайхан бүтээл хийцгээсэн. Унаа залуу зураач тэр сайхан бүтээл хийсэн байна. Энэ үслэн одоо биднээс энэ сайхан бүтээлээр гарч байна. Тэгээд ийм сайхан бүтээл гаргасан бүх зураач нартаа баярлалаа гэж хэлье. Тэгээд эрхэм өнөртэй хоёр дүүтэй тэгээд ерөнхий одоо хөрөнгө мөнгөний шийдэж гаргаж байгаа одоо энэ том дөрөв төвшөө Батэрдэндүүдээ их баярлалаа гэж хэлье. Би сая 10 хэдэн жилийн өмнө очсон. Сая очиход өмнө бол сумын төв үедээ сонд нь шал өөр болсон байгаа байхгүй. Тэнд бол би тэр сайхан одоо тэр бага там долгойг захирал менежер жижигнээс сайхан залуучууд байсан. Тэр хотын захиргааны дарга марга тэр сайхан залуучууд сайхан хүлээж явсан. Тэднээс бол инхэн гар нийлсэн ер нь одоо өмнөгөө бол үнэхээр сайхан хөгжиж байгааг сая би бас харлаа. Тэр зам аргуу бүх тогсол тэр олон юм шинээр баригдсан байна. Хачин гоё хөгжсөн байна. Би явж байхдаа тэр хүмүүст ганцхан юм хэлж байлаа. Энэ чандман нэрд наршаа ус гэдэг говьд ерөөсө ганцхан даанаар одоо усандаа анхаарал тавиарай гэж эрхэндүүд бас давхар хэлчихэ. Тэгэхэд говьд бол амьдрал байна. Тэнд бол гоё цэцгэлтэй гэж би харсан. Тэгээд одоо өөрийнхөө би энд бол 3-6-аараа оролцсон. 3 бүтээл гаргасан байгаа. Этүүдээ бол тавиагүй дандаа усаар этүүд хийсэн.
Тэгээ энд оролцож байгаа бүх хүмүүстээ, бүх зураас нартай хэрүүлийг уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Эрхэм түвнэртэй дор дорынхаа ажил үйлсэд их амжилт хүсье. Энэ дөрөнд бас ярьснаа гарсан гэсэн чинь яг нэг марцсан байна. Би одоо нэг өөрөө одоо тоонд нөссөн оршид эвлийгээ бас мартсан байна. Тэр нэг тий. Яг ч одоо энэ юм лайвлог тарч ингэж үдээс хэрэгтэй явж байгаа юм шүү дээ. Сураашаас. Өөрөө тэр ярьцлагад бас марцсан. Сайн мартах гэж байна. Одоо дахиад дээрээс нь оршид эвлийгээ бас одоо сайн хэвчтэй хамтраад нэг сайн зохион байгуулж байгаарай гэж хэлсэн. За яа. Монгол улсын урлагийн авилттай адиа цаалтаа бас орон бүтээлийн өндөр амжилтыг хүсэн өрөөё. Тэгдэггүй яах вэ? Манай Сонирбаяр 2019 онд яг анхны төсөл хэрэгжээд намайг явах уу гэсэн би явж чадаагүй. 2020 онд бас явах уу гэсэн явж чадаагүй. 21 онд явах уу гэсэн явж чадаагүй. Хүн адил одоо 24 он саяд бас явах уу гэсэн би яг бас ажилтаа яж явж чадаагүй. Одоо ингээ харж байгаа хүмүүс яагаад яваагүй би харамсаж байна. Дараа нь найз нь бол одоо тэр асаалттай таах шиг сайхан явнаа. Сайхан уран бүтээлээс төрөнө. Бид уучлаарай гэж бас найзтай хэлмээрээ. За тэгээд манай өмнөний сайхан говийн одоо төслийг санаачлагч Монголын орчуудын эвлийн өдөртөх зөвлөлийн гишүүн Монгол улсын соёлын дэргэний ажилтан Сонирбаяртай хөө микрофоныг шилжүүлье. Дэлхийн дугаартын баялагын нүргийа. Найдвар ерөөсөө энэ өдрийг мэдээлэгтэй гэж цаанаасаа таарсан байна. Юуны төрөнд өмнөний сайхан говь 2024 оролцож явж уран бүтээлээ хийсэн эрхэм дугаарчтай бүгдээрэнд нь баяр хүргье. 2019 онд анх ийм төсөл хий гэсэн чин хүсэл эрмэлзэл байсан надад тэрийг бодиттой ажил болгоход тусалж дэмжиж хамтран ажиллаж өдий хүрсэн Өмнөг аймгийн нутгийн зөвлөлийн ахигч нартай Өмнөг аймгийн нутгийн зөвлөлийн дарга Ажнаа корпорацийн ерөнхийлөгч Батэрдэн ахтай нийт зураачдынхаа өмнөөс маш баярлж байгаагаа хэлмээр байна. Багийн ахын Нутгаа гэсэн тэр сэтгэл энэ урлаг тайртай тэр сэтгэлийг мэдэрсэн тийм болохоор зэрэг үргэлж ингэж хамтарч ажиллахдаа миний хувьд бол таатай байдаг. Хатаа тэгээд баярлалаа гэж хэлмээр байна. Өмнөг аймгийн засаг дарга Сэдвэрж ах одоо улсын хурлын гишүүн бас Өмнөг аймгийн үе дарга нар өдөр цугууд манай сумдын засаг дарга нар биднийг ард иргэд маань халуун дотноор зураачдын маань хүлээн авч байгалийн сайхнаа үзүүлж алив сайхнаа үүцэн задалж домог түүх төс одоо тэр бүгдийг ярьж өгч бид бүгдийг халуун дотноор бүтэж авдаг нутгийнхаа олон та нартай бас баярлалаа гэж хэлмээр байна. Өмнөг аймгийн нутгийн зөвлөлийн нарийн бичгийн дарга цэвлэгч бас баярлалаа гэж хэлмээр байна. Аливаа зүйл яаж хийснээ хэзээч мартаж болохгүй энэ бүгдийн холбоосыг анх хийж өгчээсэн цэвлэгчд баярлж авдаг шүү гэж хэлмээр байна. За тэгээд хамгийн том нь арын алба гэж нэг том алба байдаг. Тэр бол тэрийг маш сайн хариуцлагатай авч явдаг гэрлээд баярлалаа гэж хэлмээр байна. Хайртай шүү. Тоогооч нар энэ 5 жилд явсан тэр олон тоогооч нартай бүгдээрэнд нь баярлалаа. Бид бүгдийг халуун сайхан хоол цайгаар гэртээ байгаа мэд сайхан ая тухтай байлгадаг тоогооч нартай баярлалаа. Жолооч нартай баярлалаа. Манай жаргал ах жавхаа сэрэгдэн гээд бид бүгдийг аюул ослоггүй авааргүй сайхан тэр газрыг үзүүлж авч явж байгаа жолооч нартай бүгдээрэнд нь маш их баярлалаа гэж хэлмээр байна. Зураглаач манай бөхөө байна, Бачаргал ах гэдэг зураглаач нар бид бүгдийг энэ уран бүтээл яаж төрдгийг тэр газар дээр нь яаж зураач нар явж очиж зурдаг
энэ бүх хэдийг яг газар дээрээс нь мэдэрч нэвтрүүлэг хийж 50 минутын 4 дугаар цуврал нэвтрүүлэг хийж хүмүүст хүргэсэн байгаа. Одоо энэ нийтийн арга хэмжээний дараа дахиад нэвтрүүлэг бас хийхээр төлөвлөд ажиллаж байна. Бүхөөдөө зураглаач нартаа баярлалаа. Монгол арт галерей хамт олондоо баярлалаа. Бид бүгдийг ийм сайхан галерейгаар үргэлж хамтарч ажиллаж байдаг. Монгол арт галерейн шижигсэн хамт олон бүгдээрэнд нь баярлалаа. Тэгээд мэдээж хамгийн гол эзэд болох 5 жилд явсан 100 гаруй зураачид, уран бүтээлчид, онд явсан нийт уран бүтээлчид бүгд өөр ингэсэн дурсамжтай хамтдаа дурсамж бүтээж, хамтдаа түүхийг бүтээлсэн, хамтдаа шинэ бүтээлүүдийг бий болгосон эрхэм зураач нартаа бүгдээрэнд нь баярлалаа гэж хэлмээр байна. Та нараа үнэхээр хайртай байсан шүү. Өмнө нь говьор 5 жил явсан бүх зураачтайгаа нийлүүлээд нэг ном хийсэн байгаа. Тэгээд ном маань нийлтэн дээр арай амжсангүй. Тэгтээ 2-3 хоногийн дараа эртнээс гадна. Тэгэхээр бүх оролцсон зураач нартай бүгдээрэнд нь номынхаа дэжнээс өргөнө гэж хэлмээр байна. Өмнө нь сайхан говь төсөл өнөөдөр яг энэ хүрээнд ингээд өндөрлөж байгаа ч бид бүхэн өөр форматаар өөр арт төслүүдийг цаашаа олон улсын арт төслүүдийг хэрэгжүүлэхээр бэлтгэл ажилд орсон явж байгаа. Өөр арт төслүүдээр та бүхэнтэйгээ эргэж уулзнаа гэж хэлмээр байна. Баярлалаа. За баярлалаа. Эрхэм мөндөдтэй зоч төлөөлөгч Дулан Монголын орчуудын хэвлэлийн хамт олондоо баярлалаа. Монгол улс ажлын корпорацийн хамт олондоо баярлалаа. Өмнө говийн аймгийн хамт олон нутгийн зөвлөлийн хамт олондоо баярлалаа. Төслөгч санаачлагч Сорин баяртай бас баярлалаа. Ади азрахтаа баярлалаа. Өндөрлөлийн суудлаар суух та бүхэнд өсөж байна. Ингээд өнөөдрийн энэ сайхан өмнө сайхан говь 2024 уран бүтээлийн хамтарсан үзэсгэлэн дээр нэгэн зураач одоо бүсгүй та бүхэндээ бас айдууны бичлэгээ дэвшүүлэхээр хүрэлцэн ирсэн байна. 2000 одоо өмнө сайхан говьор 2020 оны одоо оролцогч зураач Цэрмаг одоо энэ хөө тайзан дээр өрж байна. Өдрийг сайн халуунашаа. Нэг
зурагчдын баярын мэндийг хүргье. За баярлалаа. За баярлалаа. Уран бүтээлч Цэрмадаас уран бүтээлийн өндөр амжилтыг хүсгээрөөё. Мөнгөн бороо сурвалж нэгэн сайхан зураг зурлаа. Миний авийн нутгийн бороотой зун санагдана. Тэр борооны төсөлд ногоон сэрэх мөч тэр чигээрээ миний оюун санаанд булаа. Урлсан зураг мөнхөрч уран бүтээл одоход уудам дэлхийд ганцхан нэр тодулдно. Тэр нэр бүтээлийн нэр төгс уран зургийн нэр юм аа. Эрхэм бүндтэй Монголын орчуудын эвлийг гишүүн зураач болон эрхэм бундэд нийт уран бүтээж та бүхэн минь юу сансан 9 хүсэл нь үргэлжийн мөнгөд 408 зөвхөстэй оюун санааныхын наран мод холтгой гээд энэ сайхан өнөөдөр өмнөний сайхан говоор өгсөн 2024 хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн энэ төхрөөд өндөрлж байгаа ч гэсэн ингээд бас нээж байна. Тэгээ бүгдээрээ сайхан тэнд бас ширээ удаа зассан байгаа. Тийм учраас тэгээд хөрөлцөн ирсэн та бүхэндээ маш их баярлалаа гэж бас хэлмээр байна. Өнөөдөр ингээд өмнөний сайхан говоор 2024 үлсэнгийн нээлт болж байна. Бас дэлхийн зураачдын баярын өдөр юм байна. За ингээд бүх зураачдаа бүгдэнд нь баярын мэнд хүргье. Энэ удаагийн судалбар аялалд би хамрагдаад энэ үлсэнд би 2 бүтээлээр оролцож байна. Нэг нь эрт урдын цагт гээд нөгөө нь говь гэсэн юм 2 керамик уран бүтээлээр оролцож байгаа. Бүтээлүүд манай уран бүтээлчдийн бүтээлүүд бүгдээрээ маш сайхан болсон байна. Үнэхээр одоо их чадвартай уран бүтээлчдийн их ур ухаан шингэсэн маш сайхан бүтээлүүдтэй ийм үзтэн болжээ. За ингээд бас Өмнө Говь аймгийн энэ салбар аялалд явхад аймгийн нутгийн зөвлөл ажлын корпорац биднийг дэмжиж одоо маш сайхан хүлээж авсан. Бидний аялал бол маш тавтай тухтай ямар ч одоо нөгөө саад бэрхшээлгүй маш сайхан аялал явсан байсан. Тэгээд энд ирсэн бүх одоо оролцсон явсан уран бүтээлчид болон урд нь 5 удаа оролцсон болсон байгаа. Тэнд бүх нийт 100 гаруй уран бүтээлчид оролцсон. Энэ бүх зохион байгуулсан, санаач зохион байгуулсан Сонинбаяр Монголын орчуудын эвлийг өдөр зөвлөлийн гишүүн сайдын төвөөний ажилтан Сонинбаяр зураачдаа тусгаалan бас баяр хүргье. Баярлалаа гэж хэлье. За энэ өмнөний сайхан говь төсөлд оролцсонд их баяртай байна. Өнөөдөр бидний одоо явсан ажлын үр дүн уран бүтээлийн үзэсгэлэн нэгдэж байна. Энэ үзэсгэлэнгийн нээлт үнэхээр сайхан болж манай уран бүтээлчдэр одоо маш сайхан уран бүтээл хийсэн байна. Бид нэр одоо үнэхээр одоо энэ говийг одоо зураач болон өөр өөрийн өнгөөр өөр өөрийн төрхөөр ингэж зурсан байна. Маш сайхан сэтгэлтэй байна. Олон ч хүн цугларч байна. Олон ч сайхан уран бүтээл гарсан байна. Баярлалаа. Нийт уран бүтээлчтэй ажлын өндөр амжилт хүсье. Уран бүтээлийн өндөр амжилт хүсье. Харин бидний сайхан энерги аваад л ирлээ тэр өмнө говийн сайхан говийн одоо очиж үзэггүй газараараа очлаа. Хэрмэн цав, нэмэгдийн цав, хаана хийсэн тэргээд тэр бол одоо би урд нь шаш үзээгүй. Тэгээд ийм гоё шинэ газараар хэдэн сайхан зураш нөхдүүдтэйгээ дүүнэртэйгээ тэгэл сайхан явж байгаа л энерги аваад л ирлээ. Миний зургууд бол ер нь дандаа би гоцоо нар анх явахдаа амар халуун гэж бодож явсан чинь тэгж бодсных ч юм уу би 3 зураг зурсан тэр гороолоо ер нь нар тэр зөндөө сайхан энерги аваад л ирлээ. Найз нөхдөөсөө хамт явсан дүнрээсээ ингээд сайхан энерги аваад сайхан явж байгаа ирлээ. Тэнгэр ухан уул хангаа маш сайхан биднээсээ харж хандлаа. Цагаагаар их сайхан тийм үе байлаа. Нутаг орны ард иргэдэж дарга зэргүүд бүгдээрээ сайхан бидэнд тусалж байлаа. Их гоё яваад ирлээ. За өнөөдрийн өмнө сайхан говийн үзэсгэлэнгийн нээлтийн үйл ажиллагаа бол маш сайхан болж үргэлжилж байна. Энд бол нэг онцлог нь гэвэл маш олон уран бүтээлчид бид хамтдаа ингээд нэгдэж нэг зүг рүү явчаад гарсан үзэсгэлэн маань өөр өөрийн онцлогоор маш гоё сонирхолтой шинэлэг үзэсгэлэн гарсан байна гэж бодож байна. Тэгээд миний
уран бүтээлийн онцлог гэвэл Монгол зургийн чиглэлээр уран бүтээлээ хийдэг. Энэ бүтээл дээр энэ удаа бол говийн их шиг гэдэг нэртэй бүтээлээр оролцож байгаа. Тэгээ энэ удаагийн үзэсгэлэн бол хүн хүний онцлог дүр төрхийг харуулсан сайхан үзэсгэлэн байна гэж бодож байна. Судалбар зургнуудаас бүр эрс шал ондоо өнгө төрхтэй арга ажиллагаатай болсон байна. Миний хувьд болохоор би уран баримтлалын төрлөөр оролцож байгаа. Тэгээд сайн саран хүндийд бид нар 3 дахь хоног дээр очисон. Тэнд төрсөн мэдрэмжээр сайн саран хүндийгээд энэ баримтлалыг хийсэн байгаа. Миний баримтлалын онцлог гэх юм бол хээнүүд нь болохоор дээрэс нь одоо нэг хэрмэн ханаг хэцийг ингээ дээрэс нь харснаар тэгээд ханаг хэц дээр байж хахад сар айгу сайхан 15-ны сар бишээ 12-3 сар байсан баг. Ямар ч байсан дуурж тийм бүтэн болоогүйсэн. Яг тэр сарыг ингээ хараад тэгээд тэр ханаг хэцийг ингээд хараад тэгээд тэнд хоноод өглөө өөрөөр ямар байсан, орой нар жарахад ямар байсан тэр мэдрэмжээр энэ ханаг хэц гэдэг баримлаа хийсэн байгаа. За тэгээ өмнгийн сайхан говьор 2024 төслийг санаачлагч Сонинбаяр, ивент тэтгэгч Ашна корпорац, Монголын уршуудын эвлэл, Монгол арт галерей тэгээд энэ төсөлд оролцсон нийт уран бүтээлч нартай баярлаа. Тэгээд бүх нийт уран бүтээлч нартай дэлхийн зураач нарын өдрийн баярын мэндийг хүргье. Энэ бэлнэр аялалд бол 21 зураач нар явсан. 21 зураач нар явахдаа их сайхан ойр дотн сайхан байж янз янзын төрлөөр ажилладаг баримлчид явлаа, уран зураачд явлаа, арга ажиллагаа, техник нь өөр тийм сайхан хүмүүс явлаа. Насны онцлогч гэсэн одоо Ахмад үеийнхэн, дунд үеийнхэн, залуу үеийнхэн гэсэн юм сайхан баг хамтолон явлаа. Энийг одоо манай Сонинбаяр амжилттай сайхан зохион байгуулж, үр дүнтэй, үр бүтээлтэй явсны одоо бэлэгдэл болж өнөөдрийн сайхан үзэсгэлэнгийн ажиллагаа нээгдсэн байна. За миний хувьд бол би бол уг нь архитектор хүн байгаа. Хот байгуулалтын чиглэлээр урлагийн төлөвлөлт хийдэг архитектор. Гэсэн хэдий бол сүүлийн үед бол уран зургийн усан будгийн төрлөөр уран бүтээлээ тойрвж байгаа. Усан будгийн төрлөөр одоо тойрвж байгаа гэдэг маань одоо энэ бусад зураачнараас жоохон ялгагдах онцлог юм уу гэсэн ийм чиг хандлагатай байна. Бидний энэ аялал үнэхээр гайхалтай сайхан аялал байлаа. Мухар шивэртээс ахуулаад хамгийн сүүлд хонгорын эсэн дээр бидний энэ ажлын уран бүтээлийн бэлнэрийн өндөрсөн. Тэгээ энд бол үнэхээр өмнө говь гэдэг бол үнэхээр гайхамшигтай тал хээр ханга хосорсон бүх байгалийн зохицолборыг үнэхээр үзнэ гэдэг үнэхээр бидээс үнэхээр гайхамшигтай байлаа. Тэгээ энд бол бидний Ахмад дунд залуу үеийн төлөөллүүд маш олон төрлөөр ажилладаг уран бүтээлчдэнтэйгээ явсандаа группийнхаа хамт олонд уран бүтээлчдээ маш талархаж байна. Тэгээ энд манай уран бүтээлчдийн зураач нар их гоё сайхан бүтээлүүдийг их тойруулсан байна. Миний хувьд болохоор энэ төсөлд болохоор уран зургийн төрлөөр, усан будгийн төрлөөр бүтээлээ хийж тойруулсан. Гэхдээ надад бол энд бол мухар шивэртээс ахуулаад үнэхээр тэр нэмхийн аргагүй бүгдээр үнэхээр гайхамшигтай гоё байлаа. Маш их уран бүтээлийн ол зогмог маш олон этюд судалгауруудыг хийлээ. Тэгээд маш энэ төсөлд оролцсондоо маш их баяртай байна. Тэгээд нийт оролцсон уран бүтээлчтэй баярын мэнд хүргье. Биднийг явхад яг энэ хэрмэн цавд бид нар эрвсдээ таарсан. Эрвсний одоо байгаль хамгаалагч, эрвс хамгаалагч, байгаль хамгаалагч маань биднэрт эрвсний түүхийг одоо сүүлийн үед энэ уулнаас бууж ирж одоо эрвс одоо их одоо манай энэ хотон руу дайрж одоо 2-3 хон ямаагийн мэдлээ одоо сүүлийн үед энэ эрвс маань ховордож байна. Байгалийн одоо дэлхийн улаан наманд орсон гэдэг маш сайхан олон сайхан түүхүүдийг биднэрт ярьсан. Тэгээ тэр бүгдийг үүднээс одоо надад одоо маш сайхан энэ яриа маань сэтгэл үлдээд одоо уулын эзэн маань, эрвс маань намааг одоо энэ урлагтаа намааг одоо энэ зурагт минь бүтээгээрээ гэсэн шиг өргөл сэтгэлд минь ойр дотн санагдаж ингээд байнга бодогдож ирсэн. Тэгээд энэ бүтээлээ төрөвсөн юм аа. Тэгээд одоо энэ бүгд бидний үзэсгэлэнг одоо ивент итгэсэн өмнгийн одоо Өмнө Говь аймгийн засаг дарга болон Ажна корпорацийн одоо Бат Эрдэнэ захиралтай
захирал болон бүх одоо бидний ард талд тусал дэмжсэн бүх хүмүүстээ маш их талархаж баярлж байна. Тэгээд хамт явсан уран бүтээлч, найз нөхдөд, нэг мэрэгчлэл нэгтэй уран бүтээлч нартай бас их үүний үзэсгэлэнгийн нээлттэй баярын мэнд хүргье. За өмнө сайхан говьор аймаг бүх очсон бүх газрууд маань ер нь нүд хожирлон сайхан газрууд байлаа. Тэрэн дундаас Хэрмэн цав илүү их нүдэнд туссан гэх үү. Хэрмэн цавын өглөөний нар, оройны зарж байгаа нар илүү өнгөний хувьд тэр орчин илүү тийм далайн гүнд байгаа юм шиг тийм сэтгэлд төрүүлсэн. Тэгээд би уран бүтээлдийн далайн гүнд байгаа юм шиг эрдэнэ тийм юм тусаж ирсэн байгаа. За би өмнө сайхан говь 2024 судбар бэлнээрт хамрагдсан Завхан аймгаас хамрагдсан уран бүтээлч байна. За тэгээ өнөөдөр бол дэлхийн зураачдын баярын өдөр. Тэгээ энэ сайхан өдөр бол өмнө сайхан говь 2024 үзэсгэлэнгийн маань нээлт болж байна. За үзэсгэлэнгийн одоо сэтгэлдээс хаваалцгаад одоо Монгол Арт галерейн нэг давхарт нь бол бид нэр яг тухайн үед одоо хийж ясаа судалбар уран бүтээлүүдийн үзэсгэлэн гарсан байгаа. За хоёр давхар буюу одоо энэ заал нь 21 уран бүтээлчдийн одоо тухайн одоо судалбараас төрсэн уран бүтээлүүдийн үзэсгэлэн гарч байна. За өнөөдрийн үзэсгэлэнд бол бид нэрийг одоо ерөнхий ивент цэцгээр ажилласан Өмнөговь аймгийн нутгийн зөвлөлөөс төлөөлөлөд ирсэн байна. Дээрээс Монголын орчуудын хэвлэлийн ерөнхийлөгч Ганбаатар ерөнхийлөгч ирсэн байна. Бид нар бас бүх төвшөлт одоо бүх насны уран бүтээлчдийг хамарсан судалбар хэлнээр авсан. Тэгээд Ахмад уран бүтээлч манаас төлөөлөл ирсэн байна. За өнөөдрийн үзэсгэлэнгийн ер нь бол ингээд хувь хамрагдсан уран бүтээлчийн хувьд сэтгэлдээ хаваалцаад яг одоо тухайн агшин төрсэн бид нар төрж байсан одоо тэр мэдрэмжүүдийг уран бүтээлч маань яг өөрийн үн баясаар өөрийн арга барилаар бүтээлүүд хийсэн байна. Тэгээ энэ дээрс ингээд харахад ер нь бол нэг нэрээр одоо энэ үзэл маань одоо болж байгаа боловч энэ дээр 21 одоо уран бүтээлч 21 ертөнцөөр одоо ер нь бол ажиллах боломжтой ийм сайхан үзэсгэлэн болсон байна. Өмнөговь аймгаар бид нэр 2024 оны өмнө сайхан говь гэсэн төслөөр явж олон сайхан уран бүтээлчтэй бас хамт явж судалбар зураг хийж түүнийг бид нар газар дээр зураачд өөрсдийнхөө боломжоор их сайхан өнгө төрхийг илэрхийлж өөрийн гэсэн өнгө сэдвэр зургуудаа зураад тэгээ ерөнхийдөө одоо би бас Өмнөговийн энэ сайхан нутгуудаар нийтдээ 2600 км гарan аялж яваад тэр дундаас бас ингээд одоо сайхан өөрсдөө зурх байрал тэр газар бүх юмаа үзэж хараад тэр одоо миний энэ ард байгаа энэ наран даац хэмээх энэ газарт очиж энэ алтан уул наран даац гэдэг энэ зургийг сайхан өөрийнхөө одоо сэтгэлд буулгаж зотон тоссон дээр бий болгосон ийм зураг энэ ард байж байна. Уран бүтээл болох. За энэ удаагийн өмнгийн сайхан говь гэдгээр бэлнээр аялалд уран бүтээлээр оролцох энэ судалбар зурагт оролцсондоо өөрийнхөө хувьд маш баяр сэтгэл хангалуун байна. Энэ сайхан говь нутгийн өгөөмөр сайхан үзэсгэлэнт байглаас өөрийнхөө одоо цаашдаа уран бүтээл шингээж энэ удаад 4 уран бүтээлээр оролцож байна. 3 этүүд бас доор байгаа. Ингээд нийт аяллийн хугацаанд бас олон сайхан залуучуудтай хамтарч аялж бид нэг цөм болж нэг биевнээ сайн суралцсан шинэ хуучин залуугасан ингээд өмнөний сайхан нутгийн энэ өгөөмөр ард түмэн өнгөлөг сайхан байгалаар явж өөрийнхөө одоо бодог биеинд энерги авч ингээ бүтээлээ тойрвсон та сэтгэл хангалуун байна да.